Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 46 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. The smile is the shortest distance between two persons. Victor Borg. За өнөөдрийн маань персептик хэлсэн хүнийг яг энэ нөгөө персептийг ингээ уншаад үзэхээр нэг тийм комедиан ч юм уу тийм хүн байх болов уу гэж утсан яг тийм байна. Хэдүүлээ Виктор Борг гэж ямар хүн байсан талаар ярилцъя. Тэрээр Дайн Америкийн төгөлдөр хуурч комедиан удирдаач байсан юм байна. Түүнийг хүмүүс Дайнын алиалагч хунтайч гэж хайрлан нэрлэдэг байсан гэж шүү. 1909 оноос 2000 оны хооронд амьдарч байсан. 3 настайгаас төгөлдөр хуур тоглож сурсан хөгжмийн гоц авьяаст нэгэн гинэ. Тэгээд Дайн улсаас Америк руу дөрөж очоод тэнд очоод нөгөө англи хэл мэддэггүй байсан ч гэсэн юу кино үзээд хэлийг нь сураад Америкийн тайзыг байлдан дагуулж чадсан хүн юм байна. Түүний алдартай үзүүлбэрүүд гээд байт юм байна л та. Түүний нэг нь болохоор ном уншихдаа цэг, таслал, анхаарлын тэмдэг бүрийг өвөрмөц хөвгчлөлтэй байгаар дуугарч уншдаг үзүүлбэр болон үгэн доторх тоог үн өсөж байгаа мэт нэгээр нэмж хэлэх хошигнол. Мөн төгөлдөр хуур тоглож байхдаа сандлаасаа унах, ноото буруу харуулж тоглох, ноодны хуудас эргүүлэгчтэйгээ маргалдах зэрэг хөвгчлөлтэй хөдөлгөөнүүдийг хийсэн тийм үзүүлбэрүүд эддэм байна. Тэгээд 1953 онд Бродвейд тоглосон түүний Comedy in Music нэртэй ганцаарчилсан шоу нь 849 удаа тоглогдож театрын түүхэнд хамгийн удаа үргэлжилсэн ганцаарчилсан шоу гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн байт юм байна. Тэрээр 90 нас хүртлээр тайзан дээр тогсоор байсан юм биш үү. За тэгээд ингээд бодохоор инээд хөөр инээмсэглэлийг ер нь бол нэг өөрийнхөө амьдралын бүхэл бүтэн нэг амьдралын бүрийг ингээд нэг салшгүй нэг хэсэг болгоод амьдэрсэн хүн биш үү. Тэгэж бодохоор түүний нөгөө бусадтай харьцах нэг харилцааны хэлбэр нь өөрөө инээд байсан юм болов. Тийм болохоор энэ хэлсэн персепт нь ч гэсэн инээд гэдэг нь бол хоёр хүнийг холбох хамгийн дөт зам юм аа гэх. Тэгээд ер нь бас нөгөө нэг хүмүүс тэгдэг штэ. Инээж инээлдэж нэг тийм хөөрөлдөж анх танилцж исэн хүмүүс ер нь нэлээд удаан найзууд болдог. Ер нь бол миний хувьд л яг тийм байдаг. Бүр ингээ нэг өгтлээ би бинийгаа шоглож нэг юм байнгын ер нь ингээ нэг уулзахаараа инээд нь тасардггүй тиймэрхүү найзууд чи ер нь л насан туршдаа яг л нэг тийм гоё найзууд болж үлдсэн байдаг. Яг тэр шиг түүний хувьд бол инээд гэдэг нь бусад хүмүүстэй харилцах, бусад хүмүүстэй холбогдох тийм хэрэгсэл болж ирсэн болохоор хэдүүлээч гэсэн ер нь бол тэгэж бас болно шүү дээ. Яг юу гэмдэ нөгөө инээдэр ингээ бусдтай холбогдох гэдэг нь генетикэнтэй нөгөө комеди эднэр яриад тайзан дээр гараад бусдыг инээлгээ тэгээд тэд нартайгаа ингээ ойр татнал гэж байгаа бас биш. Зүгээр л өөртөө нөгөө санаа нийлдэг нэг жоохон нэг ойролцоо зүйл дээр ингээд хумрын ингээд нэг тийм ажилдаг нэг тийм хүмүүстэй ингээд нэг уулзаж уулзрах тийм нөхцөл байдалд ингээ өөрийгөө ингээд оруулаад тэгээд тэрнээсээ ингээд нэг магадгүй та өмнө ингээд очиж үзхийг хүссэн газар ч юм уу эсвэл бол нэг хүмүүстэй ингээд ийм бүлэг хүмүүстэй ингээд уулзалтах юмсан энэ уулзалтанд ингээд очиж үзэх юмсан гэж бодож исэн хэрнээ ерөөс ингээд тэрнээсээ цаарахлаад очтгүй байсан бол та зориглоод нэг удаа очиж үзээрэй.
магадгүй тэр дунд тантай өстө бүр үнэхээр vibe нийлдэг гар те бас зөриглөөд очижсэн. Тэгээд тантай өстө бүр өгтлээ нийлдэгээ хүлээж ичиж бас магадгүй штэ. Ер нь бол хүн нөгөө нэг одоо хийж үзсэн зүйлсээсээ илүү хийж үзээгүй алдсан боломжтой бүр үнэн голоосоо харамсаж явдаг болохоор хідүүлээ юу гэжсэн те хийгээл үзье. Тэгээд гоё тийм зүйл одоо юу гэдэг тийм хүнтэй уулзах ч юм уу те тийм гоё найзтай болох юм бол окей тэр бол үнэхээр гоё зүйл. Үгүй байсан ч гэсэн та өөрийгөө ингээд нөгөө нэг өмнө жоохон цааргалдаг байсан зүйлс ингээд сорьсон гэдэг утгаараа тэр чинь бас том амжилт. Тийм болохоор за хэдүүлээ ёстой гоё зорилго тавья. Яг одоо таны дотор бодогдож байгаа. За би өстэй ийм юм нэг хийж чадахгүй дээ гэж бодогдсон нэг үлээ дор комент хэсэгт бичээд тэрийг 7 хоногийн дотор хэрэгжүүлье. За пандан ч гэсэн ер нь бас хамт хэрэгжүүлнэ. Тийм болохоор бити санаа зовоорой. Та бүхний итгэл танд панда чиний ард ингээд дэмжээ бийж байгаа. Тийм болохоор комент хэсэгтээ заавал бичээд үлдээгээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгөөе. Тэгээ 7 хоногийн дараа үр дүнгийн сонсгой панданд хүлээж штэ. За баярлалаа баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.